Засгийн газрын хуралдааны нээлттэй хуралдаан дээр яригдсан бичлэг учраас энэ төрийн болон албан нууцад хамаарахгүй гэдгийг би тодтож хэлье. Би хаана юу болж байгааг бүгд мэдчихдэг. Одоо нэр алфатон дээр амьдралдаг юм. Одоо нийгэмд ийм асуудал болов тэгэл маш харамсалтай зүйл болоо шүү. Тэгээд тэрэн дээр одоо яаж ч болохгүй байдалд орно шүү дээ. Тэгэхээр одоо өөрөө сонсцтой манлал өгдөглээд энэ байдлаас ингээд бүр мишэнтэй бүр бүтэн тус гарах. Өөр зүйл өнөөдөр байвал За энэ миний өндөж ярих гэж байгаа эхний асуудал. Өөрөөр хэлбэл хамгийн томд тухайд ирсэн олдохгүй байсан замун мессеж бичсэн хоёр асуудлыг олж авсан бөгөөд та бүхэнд одоо хуваар нь үзүүллээ. Энэ нэвтрүүлгийн дараа миний би саяны ярьсан бүх бичлэг, аудио, цаасан мессеж бүх зүйлийг хуулийн хэлтийн байгууллагад нотлох хоримтаар хүлээл гэж байна.